Сайн байцгаана уу? Та бүхнийхээ амрыг мэдчилж байна. Технологийн гайхамшиг нэвтрүүлэг эхэллээ. За өнөөдөр гэрлээс хурдан бөөмөр далдыг харах вэ гэдэг сэдвээр ярилцсан. Студид компьютерийн шинжилгээ ухаанч Хас Чулуу хөтлөгч Орно хоёр ажиллаж байна. Нэвтрүүлгийн маань хамтран ажиллагчаар хамтдаа жаргалтай Univision болон Himlay брендийн аль бие усны дистрибьютор Захир Төмөр компани маань ажиллаж байна. Нэвтрүүлэг NTV, Одмондөр радио 107 болон 83.3 өсө хост толгойноор та бүхэндээ хүрдэг. Өдрийн мэнд хүргэе. Өдрийн мэнд. За өмнө нь бид телескопны тухай ярьсан. За тэгээд бүр сүүл рүүгээ нөө телескопныхын хүчин чадал нь сайжраад тэгээ асар өндөр тэм наривчлалтай хар нүхний зураг мураг аваад ингээд ерөнхийдөө бол бидний одоо мэддэг оптик телескопны хүчин чадал бол ингээд бараг тартагтаа тулж яах гэсэн үг. Хамгийн харж чад хамгийн жижиг зүйлээ хараад за энээс хойш бол те бидний мэддэг одоо хэл дууслаа. Бидний одоо арга чарга дууслаа. Тэгээ энээс цааш бол онл бол ингээд усж байгаа маа гэд ингээ ерөнхийдөө те. Гэтэл заавал бидэрт оптик байх албатай юм чинь бидэрт бас өөр зүйлээр бид нар ажиллаж болох юм шүү гэдэг нэг иймэрхүү санаанд байж байна. За жишээлбэл нейтрино телескоп гэж байдаг. Одоо гэрлэр биш бид нар өөр бөөмөр харах гэдэг. За энэ бол анх удаал бид нар ийм харах гэдэг. За дээрэс нь шүү бас энэ орон зай цаг хугацаад юу гэж яддаг шүү дээ цахилгаан соронзон долгион гэдэг одоо бидний гэрэл дээр оптик гэдэг радио долгион нэтэр гэдэг юм чинь бүгдээрээ цахилгаан соронзон долгион байдаг шүү дээ. Цахилгаан соронзон орон дотор одоо үүсэж байгаа долгионуудыг бид нар мэдрээд байна гэсэн үг байхгүй. Энэ гэрэл гэдэг бол радио долгион гэдэг бол хит ягаан хит улаан альсвал одоо рентген энэ гэсэн юм чинь бүгдээр. Гэтэл орон зай цаг хугацаад дотор бас өөртөө долгион бий болдог. Тэрийг бол Эйнштейн өөрийнхөө онолыг одоо харьцангуй ерөнхий онолоо гаргаж ирж байхдаа мэдсэн байдаг. Ийм долгион байна. Даавны ятраа юу? Тий. Орон зай цаг хугацаанд дотор бас ийм долгион. За нэгэсэндээ цахилгаан соронзон орон дотор долгион тарахыг бид нар цахилгаан соронзон долгионгийн гэрэл мэрлэгээд байгаа бол орон зай цаг хугацаа гэдэг бас нэг орон байгаа байхгүй. Цахилгаан соронзон орон гэдэг шиг орон зай цаг хугацаа space time гэдэг орон байгаа. Энэ орон дотор бас нэг ийм долгион таталцлын долгион бас бий болж болно гэдэг. Ийм таамгийг дэвшүүлсэн байдаг. Тэгвэл тэр долгионы ч ашиглаа бас бид нар ажиглалт хийж болох юм биш үү? Тэр долгионы ч ашиглаа бид нар бас ертөнцийг тоо шинээр харж болох юм биш үү гэдэг. Ийм санаанд ерөнхийдөө гарч ирсэн. Бүр том юмыг л харах юм байна. Тийм. Нейтрино гэдэг бол ер нь бол сүнс. Одоо сүнсэн бөөм гэж, одоо сүнс шиг бөөм гэж ярилдаг. Ghost like part. Чигтэй юу гэсэн үг юм бол тоо тийм. Юунд ч одоо өртдөггүй, юунд ч баригддаггүй, юунд ч харагддаггүй болохоор бид нар сүнс шиг гэж ярилдаг байхгүй юу? Нейтрон цэнэггүй нөгөө юу? Нейтрино. За нөгөөт нь болохоор таталцлын долгион буюу бас юунд ч баригддаггүй бүх юмыг нэвт гардаг юм долгион байдаг. Бүгдийн нэвт гардаг юм долгион. Тэгээ энийг бас яаж барих юм чинь ер нь бидэрт баригддаггүй, харагддаггүй, үзэгддэггүй ийм долгионоор ч бид нар яаж төл юм ажиглах юм? Тэрийг яаж бид нар барьж авах юм гэдэг чинь өөр асуудал болох байхгүй тий. За ийм сонирхолтой зүйлийн талаар өнөөдөр бүгдээр ярилцгаая. За хамгийн түрүүлж бол бид нар нейтрино телескопны тухай ярив. За нейтрино гэж юу юм бэ? За нейтрино гэдэг бол ер нь бидний хүн төрөлхтний одоо онлын түвшинд мэдж байгаа физикийн салбарт мэдж байгаа хамгийн жижигхэн бөм. За хамгийн хөнгөн бөм. За яг гоо гэрэл мэрэл одоо гэрлийн фотон энтер гэдэг юм чинь бол маску гэж яваад байгаа шүү дээ. Ерөөсөө жим байхгүй. Гэхдээ тэр жингүү бөөмүүдийг, жингүү игэл бөөмүүдийг эс тооцвол яг жинтэй бөөмүүд дундаа хамгийн хөнгөн гэсэн үг. За тэгэхээр хамгийн жижигхэн бөөм бах нь хамгийн одоо хөнгөн бөөм бах нэ гэсэн. За энэ бөөмийг бол нейтрино гэдэг. Бараг л маску. Ерөөсөө бараг одоо маскуг хэлчих болно. Гэхдээ бараг л маску тий. Баг жижигхэн мастай. За цэнэггүй. За тэгээд одоо ямар ч цэнэг байхгүй болохоор одоо бидний энэ электрон, атом, молекул бүгдээр энэ цэнэгтэй болохоор хоорондоо харилцан үйлчлэлд ордог. Гэтэл энэ цэнэггүй болохоор материтэй бүр харилцан үйлчлэлд бараг ордоггүй. Тийм болохоор бидэрт харагддаггүй баригдаггүй байна шүү дээ. Тэгээ бүр та дэлхийг ч хүртэл нэвт гараа авчдаг ийм бөө. Дэлхийг нэвт гарна гэвд тоо. Ийм хажим бөө. За сүнс шиг гэж одоо нэрлэдэг нь болохоор ерөөсөө яг тийм ийм учиртай байна шүү дээ. Ерөөсөө дэлхийг хүртэл нэвт гараа авчдаг. Бид нар баригээ барьж чадахгүй. Яваад идэг. Гэхдээ ерөөсөө бидэрт баригддаггүй, мэдрэгддэггүй, хүртэгддэггүй ийм бөөмблөр сүнс шиг гэдэг байна. За секунд бүр сая нейтрино ерөнхийдөө бидний биеийг нэвт гарч идэг угаасаа. Бид нар зүгээр л мэдээдгүй л гэсэн үг. За тэгээд оддын цөм одоо альсгүй супернова хар нүхэнтрээс үүсдэг. Хаанаас үүсдэг гэдэг чинь бас асуудал ч дээ тий. Тэр чинь тэгээ бүх юм нэвт гардаг юм уу? Хаанаас тэгээ үүсээд байгаа гэдэг чинь амар том сонирхолтой асуулт. За оддын цөм одоо буюу одоо манай нарны цөмөөс
нейтрино өсч яадаг. За дээрэс нь од дэлбэрхээрээ сүнхөөр эсвэл хоёр од мөрөглөлтгөөр энэ хар нөхөнтрээс бол ийм нейтрино өсч яадаг. За тэр нейтрино чинь ертөнцийн бүх юмыг нэвтлээл явж идэг юм шүү дээ. Тийм түгээмэл байт юм байна тий. Тийм маш түгээмэл. За нейтрон одоо нейтроны аяндаа тийм задрал нейтрон гэдэг чинь бас нэг өөр бөм байж байгаа шүү дээ. Одоо бидний атомын цөмд чинь протон нейтронго хоёр цөм байж байгаа. Бөм байж байгаа. Энэ игэл бөм биш. Дотроо бол нэг кварк гэдэг игэл бөмс тогтно. Нэг протон бол 3 кваркаас тогтно. Нэг нейтроноос яг адилхан 3 кваркаас тогтно. Энэ хоёр жингийн хувьд яг адилхан ирнэ. Ганц л юмар ялгаатай. Нейтрон бол ерөөсөө цэнэггүй. Одоо тэр атомын цөмд гэж аврах том бөм шүү дээ энэ чинь нейтрон гэдэг бол. Цэнэггүй болохоор нейтрон буюу нейтрал гэдэг чинь одоо нэг ерөнхийдөө сарм гэсэн үг байхгүй юу? Тийм ямар нэгэн эрг болон сөрөг цэнэг байхгүй юм сарм болохоор нейтрал буюу нейтрон гэдэг. Юу позитрог нь протон гэдэг чинь болохоор тийм позитив болохоор одоо протон гэдэг шүү дээ тий. Тэгэхээр эрг цэнэгтэй протон ямар ч цэнэггүй нейтрон хоёр атомын цөмд байж байгаа. За тэгсэн чинь тэр нейтрон гэдэг юм аврах том цөм биш шүү дээ. Маш хүнд тийм бөм бохгүй. Протонтой адилхан. Ер нь атомын ихэнх масс бол ерөөсөн цөмдөө байдаг. Тэр цөмийг бүрдүүлж байгаа бөөмүүд гэдэг бол асар хүнд бөөмүүд. За энэ нейтрон гэдэг бөөм аяндаа задардаг. Ингээд зүгээр орхичиг гэж хэлдэг. Ингээд нейтроныг ингээд байрлуулад тавьчихад энэ нейтрон зүгээр байжсан гинт бүг гэж протон электрон болоод задарчдаг. Өөрөөсөө ийм хоёр бөөм гаргаад ирдэг гэсэн үг шүү дээ. Өөр алга болчдөг. Нэгсэндээ тэр нейтрон гэж задрахтаа нэг эрэг цэнэгтэй протон, нэг сөрөг цэнэгтэй электрон бороод хоёр тийш гэд ингээд задарчдаг. Ямар сони тий. Өөрөө ямар цэнэггүй юм байжсэн хоёр өөр юм болоо. Тий, энийг болохоор бета задрал гэж ярилдаг байхгүй. За бета задралыг ерөнхийдөө бол ингээд судалж исэн. За тэгсэн чинь хоёр бөөмөд ерөнхийдөө нөө энерги хадгалагдах хууль энэ төр гэдэг байдаг. Одоо физик юм бол үндсэн хууль шүү дээ тий. Одоо энерги хадгалагдана гэж үзье. Тэгэх юм бол энэ физикч үүсэж байна гэх тий. Тэр нь яг аксиом маягийн энерги бол хадгалагдана гэд бид нар итгэдэг гэсэн үг тий. Гэтэл тэр яасан бэ гэхээр тэр хоёр ингээд хоёр тийшээ салах юм бол чанга хоёр тийшээ салаад яг тэр энергийн хувьд бол яг л тэнцүү байх хэрэгтэй. Яг ижлэхэн байх хэрэгтэй гэсэн. Одоо энэ бидний протоны хэмжсэн энерги, электроны хэмжсэн энерги хоёр бол яг ижлэхэн энерги хоёр тийшээ салах хэрэгтэй гэсэн үг. Энэ зүгээр тавьсан байсан юм хоёр тийшээ салах юм бол тэр чинь яг ижлэхэн энергид бол салах хэрэгтэй байхгүй. Энэ бол энерги хадгалагдах хууль гэсэн. Гэтэл электроных жоохон ингээд дутуу байгаадсэн. Тэгээ гайхаад энэ одоо юу вэ? Чанга эсрэг зүг рүү биш вэ? Энерги нь бас бага байгаад энэ энерги хадгалагдахгүй юм бах тагаа гайхсан. Энерги хадгалагдах хууль зөрчигдч шүү гэд. Одоо нэгэсэндээ нөө физикийн хамгийн үндсэн хууль зөрчигдөх гэдэг нь шүү дээ тий. За тэгээд Нильс Бор гэдэг манай квантын механикийг эмчилсэн мундаг хүн байж байгаа шүү дээ. За чинь философч нөхөр иймэрхүү юм бол шууд үлгэж байгаа. Манай физикч нь худлаа байсан байж та энерги хадгалагддаг байсан байж та гэд энийг нь авч тавхаад та боо юм болсон. Физикийг нураачих гэсэн үг шүү дээ. За тэгсэн чинь эн чинь тэгвэл юу юм шүү? Физик нь алдагдаад энэ эсвэл юу гэдэг лээ? Энерги хадгалагдах хуулийн зөрчигдөөд энэ эсвэл өөр нэгэн болоод энэ гэдэг нэг таамгийг өөр нэг хүн гаргаад ирсэн. За одоо жишээлбэл маш бага өнцгөр тэр даялаад байна. Одоо нэгэсэндээ ингээд энерги нь алдагдаад байна гэж чинь нэг нөхөр тэр энергийг аваад өөр тийш яваад гэсэн гэж ойлгож болохоор байгаа хэвчээ те. Энерги хадгалагдах хуулийг хэдүүлээ үнэн хэвээр нь үзье. Тэгэх юм бол өөр нэг нөхөр тэр электрон байх хэвчээ энергийг аваа яваад гэсэн үг. Тэр асар жижигхэн энергийг авч явсан гэсэн үг. Электрон хуваагдахад уу? Тэр нейтрон бүг гэдэг бета задралд ороод ямар ч цэнэггүй байсан нейтрон хоёр тийшээ нэг хасах цэнэгтэй электрон эрэг цэнэгтэй протон болон гэж салчиж байгаа шүү дээ. Тэнгүүд электрон ингээд энерги нь жоохон дутуу байгаа дангууд нь за энэ энергийг хин нэгэн авч явсан байх хэрэгтэй. Нэгсэн одоо нэг физикчдийг бол юм энерги хадгалагдана гэдэг ийм мухар сүхтэй хүмүүс гэж бодъё л да тий. Энерги хадгалагдана гэдэг юмд итгэдэг. Ийм мухар сүхтэй гэж бодох юм бол тэр мухар сүхтэй баригдаж гэсэн үг байхгүй. Нэгсэн доо тэнд аль хэдийн зөрчигчөөд хаад нөгөө юм зөрчигчөөд хаад энэ энерги хадгалагдсаар ирсэн болохоор энерги хадгалагддаг чигээр нь авч үзье. Тэгэх юм бол энэ электрон одоо нэг юм баг зэрэг энерги дутаад байгаа нь өөр нэг нөхөр энийг авч явсан байх хэвээр. Тэр нь бидний одоохонд бүртгэж чадахгүй байх шиг ингээд ийм таамаг төвшүүлсэн. За 1930 он дотор Волкан Паули гэдэг хүн болохоор яг энэ зүйлийг одоо ийм таамаг төвшүүлсэн. За тэнгуүтээ тэрэндээ бол жижигхэн нейтрон гэж нэр өгсөн. Жижиг. Ерөнхийдөө юу гэсэн үг вэ гэхээр тэр нь
Италиар ингэж байгаа байхгүй нөө жижигхэн нейтрон гэж хэлэхдээ нейтрино гэж хэлдэг. Нейтронхон л гэсэн үг те. Тэгээ нейтрино гэж нэрлсэн. Тэгээ ерөнхийдөө нөө бидний өнөөдөр ярих гэдэг нейтрино гэдэг бөөмийн нэрийг ингэж Wolfgang Pauli гэдэг хүн. Анх болохоор жижигхэн нейтрон л гэдэг нэрлэлчихэд байгаа шүү дээ. Жижигхэн нейтрон гэдэг нэрлэж байгаа. А чинь 1933 онд болохоор Enrico Fermi гэх хүн болохоор энийг Италиар нейтрино гэд нэрлэлчихэд нөө Италиараа нэрлэж байна. Нейтрино гэж. За ингээд нэг хөөрхөн жижигхэн бяцхан нейтронхон гэдэг ийм нэр хайрлсан. Электроноос алга болсон тэр жижиг зүйлийг хэлж байгаа тийм. Энэ электроны энергийг авч цугтаад байгаа нэг нөхөр байгаа даа шүү дээ. Хаана байгаа даа мэддэхгүй бид нар нэг юм авч тавихад байна. Тэр юу вэ гэд. За протон электроны цэнийг нь тэнцүү байдаг. Нөгөө нэг цэнэггүй бөм чинь хоёр цэник гаргаж ирэхдээ яг л ижил тэнцүү цэник гаргаж ирэх хэрэгтэй. Нөгөө энерги цэник хадгалагдах хууль муулаа барих юм бол. За тийм бол энэ бөм одоо нэг авч хулгайлаад давхиад байгаа бөм бол цэнэггүй байх хэрэгтэй. Нөгөө протон электрон хоёр чинь бол өөр өөртөө гэсэн цэнэгтэй яг ижилхэн тэнцүү цэнэгтэй болохоор авч давхиж байгаа нөхөр бол ямар цэнэггүй гэдгийг хамгаалж байгаа. За окей. За тэгээд нөгөө нэг энерги нь маш бага энерги дутаадсан болохоор ингээд бараг л ийм энергигүй шахуу буюу маш хөнгөн байх хэрэгтэй гэж ингээд хамгаалсан. Энэ бол асар хөнгөн, асар жижиг юм бөм байх хэрэгтэй гэж хамгаалсан. За тэгээ ийм жижиг бас ийм цэнэггүй бөмийг болохоор ерөөсөө хэмжих ямарч боломжгүй гэж ерөнхийдөө хайсан гэсэн үг. За ингээд ерөнхийдөө хайж байгаа. За тэгсэн чинь энийг одоо мэдээж барьж авсан байж таарна. Ямар нэг аргаар барьж авсан. Маш олон туршилтууд хийсэн. Одоо жишээлбэл цөмийн задрах хурлын цөмийн задрах хурлын реакторууд гэж байгаа шүү дээ. Ураны нэтэр гэдэг реакторууд байгаа. Цөмийн цахилгаан станц л гэсэн үг шүү дээ. Тэдний реакторын эргэн тойронд бол бас асар хэмжээний ийм бөөм бас ингэж ялгарч явах хэрэгтэй гэдэг нь бол онлын дагуул тодорхой. Одоо энэ Wolfgang Pauli, Enrico Fermi нарын боловсруулсан загварынхын дагуу математик загварынхын дагуу тэндээс бол маш их гарч явах хэрэгтэйгээд тэнд очиод ерөнхийдөө эмчилт хийгээд баталсан байдаг. Нейтрино гэдэг бөм чинь нейтрино гэдэг бөм чинь байна тий. Энийг жижигхэн нөхөр чинь бол ингээд авч тавхиад идэх юм байна. Оршин байд юм байна гэдгийг баталсан. Нарнаас бас гарах юм бэ, тэнд гарах юм бэ тий. Янз бүрийн энэ тэндээс гарна гэдэг бол бид нар бас мэдээд байна шнэ. Загвар нь онлон гараад ирсэн болохоор эндээс гарах хэрэгтэй, тэндээс гарах хэрэгтэй гэдэг туршилтаа байд ингээд батлаадсан. За энэ черенков цэцэрлэгт гэдэг имийг эхлээд бас нэг дурдчихъя. Энэ аюу тийм сонирхолтой юм байна. Ус мүс шил гэх мэт ийм тунгалаг юм дотор ийм гэрэл удаашруулдаг тийм тунгалаг битүүд. Ерөнхийдөө нөгөө бид нар чинь гэрэл одоо ус мус чинь гэрэл хуглаад тэр дөрс мөрсийг эвдээд байдаг шүү дээ. Эн чинь тэр дотор гэрэл орохоор удаашраад байгаас болдог байхгүй юу? Удаашраад байна тий. Ер нь шилэн дотор усан дотор одоо ер нь агаар дотор ч гэсэн энэ тунгалаг юм дотор гэрэл орохоор удаашрдаг. Агаар дотор. Тий. Агаар ч бас тунгалаг зүйл шүү дээ тий. Бага зэрэг удаашрдаг. Яг вакуумд л одоо гэрэл хамгийн өндөр урдаар яваад. Бусад тунгалаг зүйл дотор орчихороо заавал удаашрдаг. Тухайн одоо тэр бодисын ягтэн тэрс шилтуулаад ингээ асар удаан болдог гэсэн. За тэгвэл асар удаан ч шинэ хамгийн ихтэй л 3 дахин удаан болох байх. Тэгэл тал хурд мурдаар явж байгаа бол энэ үхэн гэсэн үг шүү дээ. Гэрлийн урдыгаа талаар явж байгаа юм билээ гайх хэрэггүй гэсэн үг тийм. Бидний яриад байдаг гэрлийн урд чинь вакуумдах л хурд юм байна. Вакуумдах гэдэг. Вакуумдах гэдэг энэ үгийг л бид нар орхичоод идэг болохоос ч бол энийг яг нарийн ярих юм бол яг вакуумдах гэдгийг заавал хэлж байгаа хэвээр. Вакуумдах гэрлийн урд гэдэг тийм. Тэгээд хин нэгэн гэрлийн урдаар хөдөлж байгаа юм бол вакуумдах ууг асуух хэрэгтэй гэсэн үг байна. Яг юунд доторх гэрлийн урд бай гэх тийм. За тэгсэн чинь нейтрометийн тийм цэнэггүй бөөмүүд бол нөө харилцан уулзалт ордгоо. Одоо цэнэггүй юм чинь юутай ч харилцан үйлч харахгүй нефт ингээ явж идэг байхгүй. Тэгэхээр одоо ус мусан дотор ч юм уу агаар магаар дотор ч нейтрон бүр том бөөм ирж байгаа шүү дээ. Ийм бөөм ч ингээ юу ч болоогүй шиг зүгээр ингээ явж идэг. Оргуу хоосон вакуум дотор явж байгаа юм шиг явдаг байхгүй. Яг л нөө атомуудын хооронд асар их вакуум байж байгаа шүү дээ тий. Ер нь л ингээ баг байхгүй шихгүй юм байхгүй. Ер нь бол нөө цахилгаан орон л байхгүй бол соронзон орон л байхгүй бол тэд чинь ингээ хоорондоо бол ингэж тий одоо харилцан үйлчд орж байгаа тэр цахилгаан соронзон юу н орон л байхгүй бол тэр чинь ингээд оргуу хоосон шахуу. Атом чинь масар том ийм нэг ерөнхийдөө нэг ийм хүл бөмбөгийн талбай шиг том атом байлаа гэхэд цөм нь бол ердөө нэг ийм хөл бөмбөг шиг жижиг юм байгаа байхгүй юу. Тэгэхээр ийм том оргуу хоосон орон зай байна гэсэн үг шүү дээ. Нейтрон тэр дундор чинь сүв гэл гараа явна гэсэн үг шүү дээ. Хит жижиг учраас. Тий. Хов хоосон дотор явж байгаа юм шиг л. Маарал шиг л юм нөхтэй юмнууд байх юм ба шүү дээ. Яг үнэ тий. Тэгээ мааралч одоо ягцтай орондоо. Яг нөхтэй. Тий. Яг гэсэн. Одоо нэг хөл бөмбөгийн толбой дотроос хөл бөмбөгийг онж ингээл дээрээс нэг юм унгаах гэдэг юм шиг юм болно гэсэн шүү дээ. Ер нь бол бараг л онох боломжгүй шахуу тийм байхгүй юу. За тэнгууд нейтрон метийн бөөмүүд бол ингээд бодисууд дотор яг л вакуум дотор явж байгаа юм шиг явдаг. Тэгэхээр тодорхой хурдтай ингээд яваад эхлэхээр нэлээд өндөр хангалттай өндөр энергитэй бол
одоо тухайн орчин дотор жишээлбэл шилэн дотор усан дотор гэрлээ суртаа явдаг. Ямар гоё мэдээлэл тийм үү? Тэр нейтрон бол гэрлээ суртаа явдаг хэлдэг. За энэ үед юу болдог вэ гэхээр нөгөө нэг нейтрон ч бас ингэж явж байгаад гайн таарад нэг юм очоо мөрөгчин. За одоо ихэнхдээ нэг тийм атомын тухайн атомын электроныг тэр мөрөгчлөө гэж хэлдэг л да. Тэгвэл электрон ч нэг асар том юм нейтронд очоод ингээд өшөглөлдсөн болохоор гээд дин гэд яваад гэсэн амар хурдан яваад гэсэн байхгүй. Нөгөө асар том бөмбөд мөргүүлж байгаа болохоор бүр асар өндөр хурдтайгаар ингээд пүнк гэж яваад өгнө. А гэтээ тэгж явж байхдаа нөгөө тэр чинь цэнэггүй биш цэнэгтэй бөм болохоор бусад атомын молекулуудаас асар өндөр юм юунд ороод одоо харилцан үйлчлэлд ороод өөрөөсөө нөгөө гэрлээ сурдан тэр орчин дотор ингээд хөдлөөд эхлэхээр яах вэ гэхээр цахилгаан соронзон ийм долгион өөрөөсөө цэцдэг. Нэгсэндээ энийг болохоор бид нар одоо шок вейв гэж нэрлэдэг байгаа. Тухайн долгион тархах орчин дотор тэр долгионоос хурдтай зүйл ингээд явхаар шок вейв гэдэг юм үүсдэг. Ийм шок долгион үүсдэг. Жишээлбэл дуунаас хурдан онгоц ингээд хажуугаар фүм гэж яваал өнгөрөнгүүд ерөөс ингээд дуу гардаг байхгүй. Ингээд яваад өнгөрнө. Тэгээд араас нь бүм гэд бүр ингээд амар хүчтэй ийм дуу орж ирдэг. Энийг бол шок вейв гэж нэрлэдэг байгаа. Тэгэхээр усан дээр ч юун дээр ч энэ агаар дотор ч хамаагүй тухайн долгион тархах хурдаас илүү өндөр хурдаар ингээ хөдлөх юм бол тэндээс шок вейв үүсдэг. Тэгэхээр яг нь цахилгаан соронзон орон дотор электрон ч гэрлээ сурдан хөдөлчингүүд яг хөө тэндээс шок вейв үүсдэг. Тэр шок вейвийг бид нар одоо гэрэл болгож хардаг гэсэн юм. Нүдэнд үзэгдээ цэнхэр гэрэл болж харагддаг. Черенковын цэцэрлэл гэж тэр нэрлэдэг. Одоо ерөнхийдөө тэр нэг юм усан дотор ажиллаж байгаа цөмийн реакторууд чинь өөрөөс юм цэнхэр гэрэл гаргаж яадаг. Энийг бол бид нар Черенковын цэцэрлэл гэж нэрлэдэг байгаа. Тэр дотор бөөм усан дотор гэрлээ суртаа яваад таниал гэсэн үг. Ийм сонирхолтой юм л. За хоёулаа жоохон байж байгаа үргэлжлэв. За өнөөдрийн маань нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар хүнсэн нэм эмэн хүнс байвал зохистой Хямлаа брендийн албан ёсны дистрибьютор Захир Төмөр компани маань ивэнтдгээ ажиллаж байна. Тэгэхээр Цистон гэдэг бүтээгдэхүүнийг танилцуулъя. За одоо нөгөө цистит гэдэг нэг юм асуудал бас байгаад байдаг те маш бүх насныханд бас илэрээд байдаг. Тэгээ шээх үед хорсох юм ойр ойрхон шэмэр санагдаад шээст нь бүрэн гараагүй юм шиг тийм мэдрэмж зууртай мэдрэмж төрөөд байвал за энэ бол шээсний замын халдвар буюу циститийн шинж тэмдэг байж болцсохгүй байдаг. Тэгэхээр Монголд хоёр эмэгтэй тутмын нэг нь амьдралдаа дор хаяж нэг удаа ийм асуудалтай тулгардаг гэсэн судалгаа байдгийн байна. Хэрвээ цаг тухайд нэмжлэхгүй бол халдвар даймжирч бөөрийг гэмтэх эрсдэлтэй байдаг. За харин Хямлаа брендийн 100% ургамлын гаралтай цэстэй юм нь бол бөөр шээсний замын халдварыг дарангуйлж дахилтаас сэргийлнэ. Тэгээд бөөрийн чулуу үүсэх эрсдлийг бууруулна. За бас эрсдлийг бас дахин бууруулах юм байна. Удаан хугацаанд хэрэглэхэд аюулгүй. За үр дүнд нь клиникээр батлагдсан ийм бүтээгдэхүүн байдаг. Тэгээд бөөрөө бүндитэл бөөцөл цистон гэж байгаа. Тэгээд ер нь бол нэг айлуудаар харахад нэг цистон байж идэх шүү те. Манай бүсгүүчүүд бас айгүй их түгээмэл хэрэглэдэг ийм бүтээгдэхүүн байдаг. Тэгээд Хямлаа брендийн цистоныг Монголын бүх сүлжээ эмийн сангуудаар ингэж худалдаалагдаж байгаа. Тэгээд та бүхэн маань цистоныг бас сонгож хэрэглээрэй. Эмчийн зааврын дагуу хэрэглэнэ гэдгийг бол хүмүүс ер нь сайн мэджээдэг байх. Хоёр альва юм бэлтгэлийг те. За холбогдох хүчний дугаар нь 80 80 53 28 гэсэн байна. Энэ юусоо эмэгтэй хүн гэлтгүй шүү дээ. Эрэгтэй хүн гэсэн цэцэд тусч байгаа. Одоо би бол тусч ийсэн жоохон бах та. Цас мөсөн дээр тоглоно шүү дээ бид нар чинь. Өвөл болохоор тэгэл цасан дээр чинь ингээл бөксөрөө гулгана. Тэгэл хүүтийн юм дээр л ерөнхийдөө суухаар ингэж тусчааддаг. Нэгээс нь одоо тэр доотлын одоо шийсний зам ханиад маягийн юм байгаа хөөхгүй арчгаар гэж тусчдаг те. Нөгөөд нь ханиал гэж ахта шийхэр айгүй хөвддөг. За нэг иймэрхүү өвчин байж байгаа. Тэгэхээр ерөөсөө энийг бол зөвхөн эмэгтэй хүнийх албагүй. Энэ бол ерөөсөө эрэгтэй хүн гэсэн доороосоо даарч марахаар ингээл ер нь бол их түгээмэл тохиолддог ийм өвчин байж байгаа. Тэр үед одоо ийм сайхан ургамлын гаралтай ийм байдгийг мэдсэн бол одоо тий авч яахгүй юу? Хэрэгжилж яахгүй юу? Тэгээ бүр шээсний замын элдв тэр халтрыг дарангуулна гэдэг нь бас гоё юм. Тэгээ хоёр хүний нэг нь амьдралдаа нэг удаа тусч үзсэн байна гэдэг нь үнэн байна бас. Тийм тэр чинь сая бүр эмэгтэй хүн гэдэг шүү дээ. Эмэгтэй хүний тэгж онцлог шаардлага байхгүй гэсэн. Хүн л бол хүн. Тэр доороосоо дарахад бол маш тийм муухай өвддөг тийм өвчин тусдаг. Тийм болохоор энэ юм бол заавал одоо бид нар нэг тийм химийн гаралтай юм хэрэглээд одоо тийм энэ илэг мэлгээ бас бодоо болгож байгаа оронд те илэгчийн хөргийг бас ядарна те. Тэгэхээр бас ийм гоё Хямлаа брендийнхаа ургамлын гаралтай имийг хэрэглээрээ. За баярлалаа. За би нэг зүйлийг тодруулъя. Нейтрон гэдэг зүйл маань одоо бидний эргэн тойронд түгээмэл байгаа юу? Тий. За тэгээд одоо ингээд бидний биеийг нэвт ингээд дайраа гарч идэм байх штэ. Тэр нь болохоор нейтринон.
Тийм үү. Тийм баха. За тэгвэл болчлоо. За энэ яхад сая бахан нэг нейтрон гэдэг зүйл энэ юун дотор ороод ирсэн байх те. Черенков цацрагал дээр чинь тэр нейтрон яриадсан шүү дээ. Маш том тийм бөөн байгаа. Тэд нар бол бидний биеийг бол нэвт гарч чадахгүй яаж иж яагаад ончно. Онцгороо нөгөө бидрийг цацраг идэвхтэн тэр хортуулна шүү дээ те. Одоо нэгэсэндээ хортой гэсэн үг. Тэгэхээр нейтрино бол эдрийг бол ингээл сүнс шиг пум гээл нэвт хэдэн саяар гарч идэг. Угаасаа дэлхий хүртэл нэвтэлдэг зүйл ч одоо бидрийг бол юухан байх вэ? За нейтрино телескоп гэдэг зүйлийг одоо яриа. Өндөр хурдтай тийм нейтрино усан дотор яг электроныг мөргөж сарах юм бол тэрүүний Черенковын цацрагалтыг хийдэг. Одоо яг л нейтрон шиг гэсэн үг шүү дээ. Нейтрин болохоос ш жижигхэн л болохоос ш сансарт үүссэн асар өндөр энергитэй жижигхэн тэр нейтрино гэдэг бөмбөг чинь очоод тэр электроныг зохио хийж байгаа юм бол бас нөгөө нэг усан дотор гэрлээс хурдан хөдлөж хаяад тэр нөгөө Черенковын цацрагалтыг хийчихдэг гэсэн. Уснаас цэгэр гэрэл асаад байт юм уу? Тэгнэ гэсэн. Уснаас цэнхэр гэрэл асна. Гэхдээ тэр нь одоо нөгөө сүнс шиг болохоор бид нар одоо тэр нейтрино хурж ирж тэр усны нэг электроныг мөрөхийн хүлээгээл байж гэнэ гэсэн үг шүү дээ. Тэгээ дүнг гад нэг мөрөглөө гэхээр тэр бол баг нүдэнд огт үзэгдэхгүй бүр асар өндөр багжаар одоо арай гэж хэмжихээр иймэрхүү л жоохон гэрэл гаргана. Тий. Гэтэ ер нь бол баг гарахгүй дээ. За энэ уг цацрагалтыг яг мэдрэх зорилгоор болохоор одоо мэдрэх маягаар гэсэн үг шүү дээ. Саний нөө Черенков цацрагалтын мэдрэх маягаар бид тэр нейтрино хэмжиж болох юм байна гэдэг. Иймэрхүү юм болж ин гэсэн. За гэхдээ болохоор усыг нэвт түрүүн яг хэлсэн шүү дээ. Бидрийг нэвт гарч яддаг, усыг нэвт гарч яддаг. Тэгэхээр бид нар нэвтрэх мөргөлдөх магадлалыг сайжруулахын тулд яах вэ гэхээр усныхаа эзлэхүүнийг томруулах хэрэгтэй. Усныхаа савыг томруулах хэрэгтэй гэсэн. Магадлалыг ихсгэх юм байна тийм. Тий, яг үнэ тий. Асар том усан сан тавьж байгаа л тэгэл одоо хүлээн штэ. За одоо нэг ганц электрон мөрөгчөөсэй гэд. Юу вэ? Сүнсээ. Сүнс уугаа штэ тий. Тэг ийм юм болж байгаа гэсэн. За тэгээд дээрэс нь шүү тэр чи асар баг тийм гэрэл гаргана штэ тий. Тэгээд тэр асар баг гэдэг гэрэл гарангууд ч одоо бид нар тэрийг мэдрэхин тул асар өндөр тийм мэдрэмтгий фото детекторуудыг тавих хэрэгтэй бол. За тэр нь болохоор бүр сингл фотон мэдрэгч гэдэг. Ганцхан ширхэг гэрэл фотоныг мэдэрдэг ийм багчууд. Ингээд фотоныг үржүүлээд ингээд мэдэрчдэг ийм багчуудыг ингээд маш олныг ингээд тавьсан. Одоо ингэж байгаа. Ерөөсөө сансрын туяас одоо сансрын туяа орж ирээ зүгээр бидний тэр нөө усан доторч баахан Черенковын гэрэл гаргаад байдаг байхгүй. Тэгвэл тэрнээс хамгаалахын тулд бид нар нэгт газар доор байгуулах хэрэгтэй. Газрын гүнд. Тэгээд дээр үе ийм уурхай байсан байгаа юм л да. Мангар том уурхай. Тэгээ тэр дотор 40 м өндөртэй заяа. 40 м өндөртэй 40 м өргөнтэй цилиндр сав. Тэр газар доор байрлуулад. Давхар баг байрлах шиг юм бэ. Тэрийг ингээ усаар дүүргээд. За тэгээд тэрнийхээ ханаар нөгөө нэг гэрэл мэдрэгчүүд ингэж байрлуулад. Ингэж юу яасан баг. 1100 ширхэг юм гэрэл мэдрэгчүүдийг байрлуулсан байгаа байхгүй. Ингээд таазаар нь ханаар нь ингээд. Хөөх тентгээ хэдэн нейтрино байгааг яаж мэдхийн те? За тэнгууд нэг байвал хэмжиж. Тий, яг үнэ тий. Ийм том савн дотор л одоо ганцхан шиг донг гэл ингээл нэг юм хурж ирээл мөрөх гээд өө энэ бол нейтрино байх хэрэгтэй гэдгийг одоо бид нар мэдэрнэ гэсэн үг байхгүй. Тэгээд тэр нэг ганцхан ширхэг фотон үсгэд л манай ханаар ингээ мэдэрч штэ тий. За нэг иймэрхүү болж байгаа. Энийг болохоор бид нар супер камиканда гэдэг. Одоо супер камиканда гэдэг одоо энэ зурган дээр харж ивэл ийм гоё юмсаг ийм дотор талтай хантай. Тэгээ энэ савыг чинь тэр чигт ингээ дүүрнэ гэсэн. Оо ийм гоё сав юм уу? Энэ бондгор болгон чинь нэг фотонд одоо детекторүүд гэсэн. За тэгээд энэ Черенковын цацрагалтаа болохоор Черенковын цацрагалт шууд ингээ зүгээр ингээл нэг цэгээс хийхдэггүй. Яг нөгөө тухайн электрон ингээд явж байгаа зүг рүү ингэж ийм конус хэлбэрээр хийгддэг. За нэгэсэндээ нөө дуунаас хурдан онгоц чинь ингээд явж байгууд арталтаа ингээд ийм конус үлдээг явдаг байхгүй. Тэр конус нь ерөнхийдөө нөө шок вейв гэсэн. Тэгээ тэр конусын уртталт байгаа нөхдүүд бол юу ч сонсохгүй. Хажуур нь нөө дуунаас хурдан онгоц нь явж өнгөрчөөд байгаа юу ч сонсохгүй нэ конус нь яваалангүр тас гэл ингээд бүр ингээд чиг түжирч байгаа юм шиг ийм дуу гаргадаг байхгүй. За энэ болохоор шок вейв гэж яг энтэй адилхан конус хэлбэрийн гэрэл гаргаад ингээд явдаг. За тэгэхээр энэ нөгөө нэг хан дээр бэхлэгдсэн байгаа бандууранд фото детекторүүд чинь яг хизээ хинэн мэдэрсэн бэ гэдэг хугацааных нь наривчлаас энэ конус хаашаа харсан юм конус байна гэдэг бид нар гэж юу яж болдог. Гаргаж ирж болдог гэсэн. Тэгэл тэндээс чинь конус хэлбэрийн гэрэл гараад гэл нөгөө нэг ханууд дээр очиж өө ийшээ явж исэн нейтрон байна. Ийшээ явж исэн нейтрино байсан байна гэдгийг бид нар шууд мэднэ гэсэн. Тэгээ энергийн хүртэл мэднэ. Ийм
хүчтэй нейтрино байсан байна. Ийм хурдтай нейтрино байсан байна. Альсгүй энэ зүг рүү явж исэн байна гэдгийг мэдчих чадна гэсэн. Заавал нэг зүг рүү хурдалж явж явах юм уу тэр тий? Зүгээр байж ахгүй мэн тий. Тийм, ер нь нэг үүсдэг газрууд нь дандаа нэг тийм амар өндөр энергийн газрууд байгаа шүү дээ. Тэр нэг юм од нарнаас ирж байгаа амар юмнууд байгаа шүү дээ. Үгүй бахан бол нөгөө нэг Черенков цацрагалт хийж чадахгүй шүү дээ. Асар өндөр хурдтай байж ижил тэр Черенков цацрагалт хийгдэж байгаа. Тэгэхээр бол асар өндөр энергитэй гарч ирсэн нейтрино. Яг ийм бага энергитэй тийм нейтриноонууд байж болно л доо. Одоо болох л байх л доо. Би сайн мэдэхгүй л гэхдээ ер нь болох хэвээр. Ягаад тэгэхээр гэтээ байлаа гэж бид нар тэрж мэдэхгүй байхгүй юу? Мэдч чадахгүй. Тэр чинь очоод нэг юм цогхоор тэр нөө электроноо тийм гэрлээс хурдан явуулж чадахгүй болохоор Черенков цацрагалт нь хийгдэхгүй. Тэгээ бид нар тэрийг хэмжиж бүрж чадахгүй гэсэн үг байхгүй. Тэд нар чинь өстө жинхэнэ сүнснүүд чинь гэсэн үг. Бүр баригдашгүй сүнснүүд. За энэ нөө Черенков цацрагалтаас нь бол тэр нөө хурд чиглэлийг мэдж байгаа шүү дээ те. 1998 онд Японы одоо шүн дунд болж явах үед яг Японд ингэ шүн болж байгаа шүү дээ те. Нарнаас ирсэн нейтроныг бүртгэсэн. Яг нарны зүгээс ирсэн. Нөө зүгийн чиг хурдыг мэдж байгаа шүү дээ те. За тэгэхээр нарны зүгээс ирж байгааг нь бид нар мэдчихнэ. За энэ мянган ширхэг нейтрино бүртгэж авлаа. Тэднийх нь нэг юм 100 бол яг нарны зүгээс ирлээ. А тэднийх нь яг 50 нарны цөмд үүссэн байх хурдтай хурж ирсэн байна гэдэг мэдэнгүүтээ яг тэр нейтринонуудыг бид нар бүртгэж авснаар болохоор үүтэй нарны зургийг авсан. Одоо бодоод үзтээ бид нар шүн заяа. Ингээд дэлхий рүү харж байгаа дэлхийг нэвт нарны зургийг авч яана гээд. Доошогоо хараад одоо ингээд одоо 12 цаг болж байгаа гэж дээ. Тэгвэл нар чангатаар байгаа шүү дээ. Тэгвэл би ингээд доошогоо харж байгаа дүнг гээд зураг авангууд нарны зураг гэдэг гарч иш дэлхийг нэвт. Юугаар тэгж авсан юм бол? Тэр саний супер камиканде гэдэг аппаратаараа. Ингээ авч байгаа байхгүй тий. 1998 онд ийм нарны зургийг дэлхийг нэвт авсан. Энэ Японд одоо Японд шин болж байгаа үед доошоо гарч байгаа төв зургийг авчиж байгаа байхгүй. За энэ бол ерөөсөө маш сонирхолтой хэрэг болсон. Энэ зураг бол ерөөсөө бидний одоо энэ харж байгаа энэ зураг бол энэ нарны цөмийн зураг. Нарны цөмд байгаа зураг. Бид нар огт юм харж байгаагүй. Нэгт одоо эндээс гарсан гэрэл бол бид нар дээр ирнэ гэж байхгүй. Эрүүл олон сая жилийн дараа ярина. Ерөнхийдөө тэр тухайн далд байгаа юм. Тийм далд байгаа юм. Бид нар цөмийг ингэж харж чадахгүй байхгүй нарны цөм. Зөвхөн нейтрийн ногоол ингэж харна. Нэгэсэндээ нарын нэвт шууд цөмийг харж ин гэсэн үг. Би бүр маш их гайхаж байна. Гайхалтай. Тийм бол үнэхээр гайхалтай хэрэг тийм. За тэгэхээр ерөөсөө энэ зураг бол нарны цөм гэсэн үг. Тэгээ дээрээс нь дэлхийг нэвт авсан гэсэн үг. Энэ бол маш гачиргалтай. Энэ бол ерөөсөө эн чинь одоо ингэ цоо шин одоо астрономик эхлүүлж чинь. Цоо шин одоо орныг эхлүүлж чинь. Цоо шин одоо ажиглалтыг цоо шин нүд нээж чинь. Энэ бол ерөөсөө л нөгөө нэг цоо шин телескоп гэсэн үг байхгүй юу? Хүү юм чи юу вэ те? Гайхалтай хэрэг. За ерөнхийдөө энэ аргаар болохоор бид нар Блазар гэдэг юм байдаг. Блазар гэдэг нь болохоор авраг тийм галактикуудын төвд байгаа супер массив хар нүхнүүд гэдэг байгаа шүү дээ. Тэд нар маш өндөр энергитэй тийм джетүүдийг буюу ингээд буудаж яд ингээд бүр галактикаасаа хол галактикаасаа том юм материудыг ингээд сансрдаг буудаж ядаг. Гэх тийм джет гаргаж ядаг. За тэр джет яг дэлхий рүү харж таарах юм бол хаа нэг асфальт галактикийн тэр джет яг дэлхий рүү орж тарах юм бол асар өндөр хурдтай тийм нейтринонууд бид нар дээр ирж идэг гэсэн. Тэгэхээр бид нар шууд эргэн тойрныхоо зургийг саний нөгөө нарны зургийг авдаг шиг бүх тэнгэрийн зургийг харангууд авангууд шууд тэр плазаруудыг шууд илрүүлэх боломжтой гэсэн. Тэндэг плазар гэдээ шууд бид нар мэдчих чадна гэсэн. За тэгээд энийг бол оптик телескопууд бол мөрөөдөж хийж чадахгүй юм баггүй юу? За энэ суперноваг маш их хэмжээний тийм өндөр энергитэй нейтрон цэцэр гинт бүрх гэж ороод ирдэг. Одоо нөгөө нэг саваа ингээд хүлээгээл нейтрино хурж ирж мөрөхнөө гэдэг ямар ч чимээгүй ингээд байж үжис гинт хөх гэж авчиж байгаа байхгүй. Тэнгүүч хүү энэ юу болов гэдэг тэр хаа нэг газар супернова болсон. Тэгээ тэрнээс нь асар хэмжээний нейтрино ялгараад тэгээд яг бидрийг дайрж хөх гэж өнгөрөнгөт бид тэр тэрийг мэдэрдэг. Сэн могостой те. Бид манай дэлхий дээр ингээд зөндөө олон одоо мөхсөн барьсан янз бүрийн юмнуудын юм жетмэд тийм ингээд дайрч гарч л байдаг байсдаг одоо гэж мэдэрдэг байсан. Хинч мэддэг байсан. Тэгээ супернова тэгээ энэ хамгийн зөв юм нь юу гэж ерөөсөө энэ өндөр энергийн нейтрон цацраг нь болохоор юм супернова болохоос бүтэн цагийн өмнө баг энэ мэдээлэл хурж ирж бид нар тэр. Нөгөөсөндөө бид нар тэнгэр лөө яг хаана од дэлбэрхийг мэдэхгүй ингээд байж байгаа шүү дээ тий. Тэгэл гин тэнд од дэлбэрчлэнгүү тэрийг нь авч амжихгүй байхгүй бид нар. Тий. Хүү тэр дэлбэрчлээ гэж чинь л нөгөө нэг
бүх юм болох хэвээр ажиллах гэсэн зүйл нь болчих штэ. Гэтэл бид нар яг тэнд дэлбэрэндээ гэдгийг мэдээд ингээд хараад байж гин гэж байдгүй байхгүй те. Маш цөөхөн тийм тохиолдол. Гэтэл одоо бид нар нэг супер камикандагаа сонсож гин гэсэн үг шүү дээ. Гингүүд хаанаас ирсэн гэл тийшэн чиглүүлэл төрүүлээд мэдчихнэ гэсэн үг. Тэгвэл хаана юу дэлбэрэх гэж байгааг юусэн мэдчих юм шүү. Тий. Битл жуус мөсийг хизээ дэлбэрэх юм болмол хүлээхгүйгээр тэр чинь бас цагийн өмнө бичнэ. Гайхалтай. Энэ бол бүр ингээд те бас л оптикийн телескопоор бол мөрөөдөж хүрэхгүйсэн тийм гайхалтай зүйл. Нейтроног мэдрээд байгаа тий. Юугаар мэдрээд байгаа лээ? Тэр нөгөө супер камиканда гэдэг нөгөө нэг 40 м өндөр 40 м өргөн юм цилиндр сав дотор ус дүүргчээд тэрүүгээрээ зураг аваад байгаа шүү дээ. Хаанаас нь нейтринон дээр чинь гэдэг зүгүүдээ. Тийм юм болоод байна гэсэн. За тэгээд энэ ерөөсөн галактикийн гадна болсон тийм супернова сая болсон. Одоо Мегаланы үлнүүд гэдэг ээждэг. Тийм Мегаланы үлнүүд. Тэр Мегаланы үлэн дотор бас жижигхэн одоо манай галактикийн дагуул галактик байхгүй. Жижигхэн бичил галактик байхгүй. За тэгсэн чи тэр дотор нэг юм супернова болсон юм байна л да. Тэгээ тэрийг нь мэдхгүй байж гэл гид нөгөө нэг супер камиканда чингэнгүүд хүү санийх супернова байсан багстай гээд тэгээ тэнд байна гэдэг мэдсэн байхгүй. Гайваа тийм. Сүүлийн амьсгалаа гэж явуулчтай юм те. Яг үнэ тийм. За тэгээ энийг бол за 40 одоо метр өндөр 40 метр юм өргөнтэй юмар бол бид нар явахгүй юм байна. Шүү энийг томруулах хэрэгтэй гээд энэ байгаль нуурын гүмүнд одоо иймэрхүү юмнуудыг байрлуулдаг бас одоо байгаль нуурын гүнд илүү хүчтэй юм нейтрино телескопуудыг хийсэн. За дээрэс нь өмнөд туйлын одоо Антарктидын мөсөн дотор ингэж хийсэн. Ice Cube гэдэг асар том мөсөн дотор тэр гэдэг. Мөсөн дотор мэдрэмж нь илүү сайжирдаг. Тэгээ саяны Черенков цэцрал бүх юм илүү сайжирдаг. Дээрэс нь нейтрино онох магадлал илүү сайжирдаг. Мөсөн дотор. Тэгэхээр энэ мөсөн энэ Ice Cube гэдэг энэ нейтрино телескоп энэ төр болстой ирээдүйд бол бид нар зөндөө олон гоё юмнуудыг харуулах гэж одоо найдаж байгаа. За хоёулаа удахгүй одоо нөгөө дараагийнхаа буюу таталцлын долгионы тухай ярьцгаая. За тэгээ үүнээс өмнө нэг юм тодруулахгүй бол бас болдгүй. Нөгөө гэрлийн хурд маань нөгөө хүн төрөлхтний тодорхойлсон хамгийн хурдан юм байгаад байгаа шүү дээ. Тэгсэн чинь нейтрино биш юм уу? Яах вэ? Йоо. Тий одоо тий Эйнштейн бол ингэж хэлсэн шүү дээ. Хороо ертөнцийн гэрлээс хурдан байхгүй гэж хэлээгүй байхгүй юу? За. Хороо ертөнцийн вакуум дах гэрлээс хурдан байхгүй гэж хэлсэн байхгүй. Тэгэхээр вакуум дах гэдэг үгийг бид нар хаяад байгаа болохоор л энэ дээр толгоор гэдэг нь шүү дээ. Вакуумд биштгэх нь болохоор нейтрино юм уу? Одоо усан дотор бол ингээ гэрэл удаашарчгаар нөгөө нейтрон гэдэг бөөмөч нөө цэнэггүй болохоор матери дотор байсан ч гэсэн усан дотор байсан ч хамаагүй вакуум дотор явж байгаа юм шиг хурдлж чадаад байгаа байхгүй. Тэгэхээр гэрлээс хурдлах чадна гэсэн. Гэрлээс хурдлж чадна гэсэн. Тэгэхээр тийм л юм болоод байгаа. Ухаантай. За баярлалаа. За Монголын хамгийн анхны IPTV интернет суурин утасны гурвалсан үйлчлэгийг нэвтрүүлэгч Univision компани маань байдаг. Тэгээд интернетийн үйлчлэгээ төвшин ахиулаад энэ цоо шин net boost гэдэг үйлчлэгийг хэрэглэгчтэй санал болгоод байгаа юм байна. Тэгээд Univision-ийн хэрэглэгчид уг үйлчлэгийг ашиглаад одоогийн интернет хурдаа 200 мегабайт гэдэг чинь юу лээ? 400 мегабайт болон 1 гигабайт хүртэлх хурдаар ахиулах боломжтой гэж. Энэ одоо хэр зэрэг ахна гэсэн үг юм те. Гэтэ энэ бол net boost бол 10 дахин хурдан гэж битсэн л байна л да. Гэтэ би бас чамаас тодруулах гад. Сая хэд гэсэн байна? 200 Mbps, 400 Mbps. B-ийн томоор байна уу жижигээр байна уу? Тэр нь бас хамаатай юм тийм. Тэр нь хамаатай. M нь томоор бусдын жижигээр юм байна. Mbps. Тэгвэл мегабит гэсэн үг. Мегабит хоёрын ялгаа энэ дээр гарч ирж байгаа гэсэн. 100 мегабайт 100 мегабит per секунд гэдэг бол тийм өндөр хурд. Маш өндөр хурд. Энэ айл гэрийн хэрэгцээнд бол хитийц хурд гэдэг байгаа шүү дээ. Хитийц хурд. Гэхдээ тэр чинь хамгийн гол юм нэг 10 шуумаар ингээ явуулчихаар 10 дахин гэдэг байгаа шүү дээ. Тэр 10 шуумаар явуулчихаар яадаг вэ гэхээр нөгөө нэг тоглоом тоглож байгаа, нөгөө нэг лайв үзэж байгаа хүмүүс ч хоорондоо мөргөлдөхгүйгээр бие биенийгаа байга мэдрэхгүйгээр явчихна гэсэн үг байхгүй. Яг бид нар бол ингээд янз бүрийн видео одоо аль хэдийн бичигдсэн видео үзчихээлээ гэж дотоод асуудал байхгүй. Гэтэл одоо манай энэ видео бол ингээд лайваар алтан гişүүд маань үрж байгаа тийм. Яг ингээд бид нар ингээд лайвыг ингээд HD-гээр ингээд үзчихсэн чинь хажууд чинь нэг хүүхэд чинь шууд ингээд компьютерийн тоглоом ингээд асаангууд нөгөө чи апдейтэд татт юм альсгүй шууд нөгөө юу н орж ирнэ гэсэн үг байхгүй. Нөлөө нь шууд орж ирэл гацаал альсгүй нөө resolution буюу нөө чанар нь унаал гэх юм гэсэн. Инхэн бол та нар нөгөө нэг net boost биш нь шилж байна боёо. Нэг юм шугамар чагцалтаад чигцэлдээд байна гэсэн үг байхгүй юу. Ингэхээр одоо нөгөө нэг
юу нь очиод лайва үзэх боломжгүй, тоглоомоо тоглох боломжгүй болоод эхэлж байна гэсэн. Ирээдүйд бол бидний нөгөө нэг HD 1080 интер ч 2K, 4K, 8K болол ингээл цаашаа явна. За хүүхдүүдийн тоглоомч гэсэн одоо ингээд хитэн GB бэн том жижиг уу гал ингээл томрол явна. Ер нь бол бүх юм одоо томрол явна гэсэн. Тэгэхээр бол ирээдүйд бид нар бүгдээрээ л угаасаа хүссэн үсэг net boost-ийг ашиглана. Одоо хоорондоо хэрүүл урвал хийхгүй тул үгүй бол гэртээ ганцаараа амьдр. Үгүй л net boost-ийг авах юм байна тий. Яг үнэ. Тэгээ энэхүү үйлчлэгийг авахын тулд таны амьдарч байгаа байранд өндөр хурдны интернетийн сүлжээ нэвтэрсэн байх шаардлагатай юм байна. Уг үйлчлэгийг зөвхөн Unitel-ийн аппликейшны чатбот руу хандан та бүхэн маань аваарай. Мөн net boost үйлчлэгийг идэвхжүүлснээр тоглоом сонирхогчд болон олуулаа амьдардаг одоо асаагийн маань хэлдэг те. Гэр бүлүүд гэрээс ажилтдаг хэрэглэгчдэд энэ үйлчлэгээ илүү тохиромжтой юм аа. Тэгээд net boost 10 дахин хурдан интернетийн эрхчлөөг та бүхэн мэдрээрээ ирээдүйд хүссэн үсээгүй ер нь хүн болгон авах юм байна. Тэгээд эртхэн авцгааж байя. Яг үнэ. Энэ шилэн кабель дотор ийм үндэр хурдыг гаргах боломжтой байдаг. Тэгэхээр байрлууч шилэн кабель ороогүй байх юм бол энийг угаасаа авч чадахгүй гэсэн үг байхгүй. Тийм болохоор тусгай тийм холболт хэрэг болоод байна гэсэн. Нэгэсэнд одоо ирээдүүлвэл тавтаа мөрөлгөж штэ. Ямар байх бол. Тий, одоо энэ одоо ингээ худалдаад авахд бэлэн байж штэ. Ирээдүг мэдэр. За тийм. За баярлалаа. За таталцлын төлөв гэдэг бол саяны нейтрино телескоп гэж бидний ярьсан. Энийний бол одоо арай өөр шал өөр бас хөлбөрнө гэсэн. Бас л одоо бидний баригддггүй хүртэгддггүй юм хачимаар дамжуулаад бас бүх юмыг нэвт гардаг юмыг бид нар одоо ингээд телескоп болгож ашигласнараа бүх юмыг нэвт харна л гэсэн үг шүү дээ. Тэгвэл одоо энэ ханыг нэвт харна гэж та нар бодлоо та. Тэгвэл юу харах вэ? За ханыг болъё. Тэ яг нэг гомбо харагдаж шүү дээ. За яг тэрнтэй адилхан бид нар одоо ингээд харж чадахгүй зөндөө юм байна. Одоо бид нар галактикийн төв ингээ алхалцсан цаана бид нар юу байгааг мэдэхгүй гэдэг ч юм уу те баахан олон галактикуудын цаана юу байгаа энэ гаригийн цаана юу байгаа энэ мандсрын цаана юу байгаа эдрийг нэг нэвт харчих юмсан цаана юу нууц юм бол юу дадалцсан юм бол юуны нагуур орсон юм бол гэд бид нар харж чадахгүй зөндөө юм байдаг бол энэ нейтрино телескоп болон таталцын телескопыг ашиглаад бид нар нэвт харна л гэсэн үг. Үгүй ээ. За миний ойлголтоос дахиад зөрчлөө. Би түрүүн нарны цөмийг нейтрино агуулсан учраас тэрийг ингэж олж хараад газар газрыг дэвтлээд харж байгаа юм жутсан. Нейтрино агуулсан юмнаас бусад өөр юмыг тэр олж харж чадах юм уу? Чадахгүй шүү. Өөрөөсөө нейтрино гаргаж байгаа юмнуудыг л харна гэсэн. Окей. Тий, яг үнэ тий. За яг тэрнтэй адилхан өөрөөсөө таталцлын төлөв гаргадаг юмнууд бас байдаг. За тэгвэл тэрийг бид нар ингээд олоод хараад сурчих юм бол бид нар ерөөсөө ямар ч цаад байхгүй шууд бүгдийг харна гэсэн үг байхгүй юу? Нэвт амар юм биш тий. тий. Боёо том зүйлийг гэсэн үг. Тий. За энэ таталцлын төлөв гэдэг юм бэ гэдэг талаараас одоо тэрнээс эхэлнэ. За манай Алберт Эйнштейн за одоо бүх дугаар тэргээс Эйнштейн гарч ирж байгаа. Алберт Эйнштейн гэдэг бол 1905 онд бол харьцангуй тусгай онолыг нээсэн. За 1915 онд болохоор тусгай онолоо нөгөө саяны харьцангуй тусгай онолоо өргөтгөөд тэгээ нөгөө орон зай цаг хугацааг мастер битүүд одоо тэр хэрхэн нөлөөлж байгаа. Одоо мастер битүүд орон зай цаг хугацааг яаж мөрөөлөж байгаа вэ гэдэг юм цоошин геометри арга ашиглаад ерөөсөө энэ ийм харьцангуй тусгай биш ерөнхий онол гэдээ бүр ингээд илүү өргөтгөхөд илүү сайжруулсан гэсэн. За тэрэн дээр нь бол ингээд орон зай цаг хугацаагаа байж идэг. Өмнө яг ийм Монгол гэрийн хан шиг байсан бол одоо бол ийм давуу шиг сунж агшдаг болсон гэсэн. Монгол гэрийн хан гэхдээ ийм эрзээ нэг Монгол гэрийн хан гэсэн байхгүй. Тэгээ тэрэн дээр ингээд ийм юу тавьчих юм бол тийм хүнд юм тавьчих юм бол ингээд мөрөөлгдөг. Тийшээ өмхөрж орж байгаагаар одоо бүх юмний татах хүчийг тайлбарладаг. Ийм гайхалтай онолыг боловсруулсан. За 1916 онд болохоор 15 онд болохоор харьцангуй юугаа ерөнхий онолоо боловсруулж байгаа шүү дээ тий. Яг дараа жил 1916 онд энэ мастер бис хөдлөх үед одоо тэр чинь нэг юм мастер би явахаар гээд ингээд мөрөөлгөж байгаа шүү дээ тий. За яачаар энэ ам хатаад нэг ганц энэсээ угаах. Тэгээ лагшин гэдэг нь хармаг жимсний ундаа бас багтаа санамсаргүй түүгээ идчихсэн юм билээ. Манай Монгол оронд ургадаг. Айгүйх энэ нөгөө C витаминээр баялаг антоксидант ямар гоё юм. Биеэс хорыг гадагшлуулах хөгшилтийн антоксидант гэдэг чинь өөрөө хөгшилтийн эсрэг гэсэн үг л дээ. Биеийн бодисын солилцоог сайжруулдаг ийм ундаа байгаа. Тэгээд бас маань дэмжиж ажилладаг та бүхэн маань бас таарсан газараа аваад угаад үзээрэй. Аюу гоё өрмөц амттай тий. Хончир бас агуулгдсан байдаг. Оо тийм үү тий. Оо сонирхолтой юм байна. За цоо ирүүл болчлаа шүү. Хамаг өвчнө алга болгочлаа. За энэ 16 онд болохоор тэр мастер би чинь яваг гэд мөрөөлгаад идэг. Тэгвэл хэрвээ тэр мастер би чинь ингээ хөдлөх юм бол яах юм гэдэг асуудал үүснэ. Фух гэж хөдлөн. Одоо нөгөө бид нар чинь ингээд усны мандал дээр үж байгаа л ингээд хөдлөх юм бол зам өвтөж жаал завин ингээд гэж хөдлөнгүүд ард нь юм долгион үүсдэг шүү дээ тий. Тэгвэл ийм долгион үүсэх хэрэгтэй гэдэг ийм таамаг дэвшүүлсэн. Манай Эйнштейн.
дараа жил нь штэ. Тэгээ өөрийнхөө харьцангуй ерөнхий онолыг гаргачаал шууд дараа жил нь. Тэгвэл одоо энэ мастер би чи хөдлөх юм бол энэ жарталт нь долгион үүсдэг юм байгаа зүтэй гэд. Тэгсэн чинь тухайн үед нь бол тэгээд эрдэмтэд нь бол за яг хөө тэгж ерөнхийдөө үүсч болно. Гэтэ наадах чи яаж батлах юм гэд. Тэгээ батлах ямар ч арга байхгүй. Яг тэр чинь бүх юмыг нэвт гарчдаг юм долгион байхгүй. Орон зай цаг хугацаа чи өөрөө долгиолж ин гэсэн үг штэ тий. Тэгэхээр одоо бидний дотор нь амьдарч байгаа орон зай цаг хугацаа өөрөө долгиолохоор бид нар тэрийг ерөөсөө мэдэж чадахгүй байхгүй. Мэдэх боломжгүй гэсэн. Нэгсээ бидний амьдэрдэг одоо нэг юм цаасан дээр хүн зурчих л та. Цаасан дээр хүн зурчаад тэр цаасаа ингээд мөргнуулаад хахад тэр хүн юусоо мэдрэхгүй шүү дээ. Тэр чинь цаасан дотор өөрөө байгаа юм чинь. Тэ? Яг тэрнтэй адилхан бид нар энэ орон зай цаг хугацаанд дотроо өөртөө байгаа болохоор тэр орон зай цаг хугацаанд яаж мөрөлдсөн, яаж сунж агсан бид нар тэрийг мэдэрч чадахгүй байхгүй юу? Сонирн болж шүү. За. Тэгээд наад чинь шал дэмий ажил байна гэд ерөөсөө наад чинь хизээч мэдэрч чадахгүй гэд тэг хаягдсан байдаг энэ ажил бол. Өдийгөөс 100 гаруй жилийн өмнө гэсэн үг шүү дээ тий. За тэгсэн чи юу болсон бэ гэхдээ Ligo гэдэг нэг байгуулагдсан. За LIGO гэдэг юм тий. LIGO LIGO гэж. Лазерын гэрлийг болохоор 50-50% ингээ ойлгодог ийм толиор гаргачвал лазерын гэрэл 2 хуваагдана. За тэгээ нэг нь болохоор ийм 4 км-ийн цаанаага толиороо тусгаж байна. Нөгөөт нь болохоор дахиад 4 км-ийн цаана. Гэхдээ нэг толь нь болохоор ингээд нэг тийшээ ойлоо гэж хэлдэг. Тэгвэл тэрнээс перпендикуляр нөгөөтл нь өөр тийшээ. Яг ингээд 4 км-ийн цаашаа толиороо тусгаж байгаа. Нөгөө нэг 4 км-ийн цаанаага толин дээр чи ойгоол нөгөө хоёр лазер чи өрөөд ирнэ шүү дээ. Тэнгүүд хооронд нь эргүүлээ уулзуулаад энэ хоёрын интерференсийг бид нар судалдаг. Ийм багжийг юу гэж нэрлэдэг вэ гэхээр интерферометр гэж нэрлэдэг. Асар өндөр ийм наривчлалтай. Энэ гэрлийн долгион гэдэг байгаа шүү дээ. Хэдхэн нанометр байгаад байгаа шүү дээ. Энэ нанометрийн хэмжээнд л жоохон хөдлөхөд тэр гэрэл ингээ асаж унтраад эхэлдэг. Нэгс нэгээл нанометрийн хэмжээхэн дээр л хөдлөхөд тэр хөдөлгөөнийг мэдэрнэ гэсэн үг байхгүй. Энэ хоёр 4 км-ийн цаанаага тойл нэг нь жоохон наашаа, нэг нь жоохон цаашаа энэ 4 нанометр хөдлөхөд мэдэрнэ гэсэн үг. Юу 4 нанометр, ганцхан нанометр хөдлөхөд л мэдэрнэ гэсэн үг байхгүй. Ийм өндөр наривчлалтай тийм өчүүхэн хөдлөхөд л мэдэрнэ гэсэн үг. Ийм өндөр наривчлалтай, ийм багж одоо дэлхийн нөгөө талд явж байгаа галт тэргийг мэдэрнэ гэдэг байгаа шүү дээ. Эсрэг талд явж байгаа галт тэргийн чимээг мэдэрч байна. Дэлхий дээр юу нь юу болж байна, яаж ийж чинь тий. Тэрийг бүгдийг мэдэх юм. Энийний зорилго бол нөгөө таталцлын долгионыг чинь мэдрэх штэ. Тэнгүүч нөгөө дэлхий чинь ингээд дэлхийн нөгөө талд явж байгаа галт тэрэг мэдрэгдээд хахаар амар хэцүү штэ. Та нар жоохон чимээгүй байж штэ гэдэг юмэр санагдаж штэ. За энэ бол маш том асуудал болж байна. Энийг бол бүгдээр ингээд одоо noise cancellation хийдэг аргаар одоо ерөнхийдөө дэлхий дээр болж байгаа тэр бүх үйл явдлуудыг тэр мэдрэмжээс хасдаг ийм аргыг ашиглаад ерөнхийдөө цансраас ирж байгаа таталцлын долгионыг бид нар энүүгээр мэдэрч авах боломж өгдөг. Тийм үү. Таталцлыг нь мэдрээд хөдөлгөөнийг мэдрээд Тийм. хамгийн минь мэдчих юм байна. Нөгөө нэг нефт явдаг юм их чинь болохоор бид нар орон зай цаг хугацаа юм чинь тэр чинь орон зай цаг хугацаанд нэг жоо агшиж таарна, сунж таарна. Тэнгүүд нөгөө нэг цаана байгаа тойл 4 км-ийн цаана байгаа тойл чинь энэ нөгөө толноос нэг жоохон цаанаа гэдэг жоохон зөрүү гарч таарна. Тэрнээс нь мэдэрчиж байгаа байхгүй. Ингээл нөгөө нэг Эйнштейний таталцлын долгион чи явж ингээд. Тэг ямар ч 2002 онд болохоор ийм интерферометр багжийг бүтээсэн байдаг. Асар хол ийм хоол хоорондоо перпендикуляр эл хэлбэртэй хоолой нөгөө талдаа ингээд толнуудыг тавьчихсан. За ийм таталцлын долгионыг мэдэрдэг ийм зориулттай ийм багжийг бол 2002 онд бүтээснийгаа юу гэж нэрлэдэг вэ гэхээр Laser Interferometer Gravitational Wave Observatory буюу LIGO гэж нэрлэсэн тавчаар бол. LIGO гэдэг тийм. За энэ LIGO гэдэг төхөөрөмж нь болохоор тухайн үед болохоор ингээд 2010 хүртэл 2002 онд чинь бүтээгчээд 10 он хүртэл 8 жилийн турш юуж бүртгэж чадаагүй. Тасралтгүй үгэл бүртгэсэн уг нь бол. Тэг хөөж бүртгэж чадаагүй. Тэгээд 2015 онд болохоор юм сайжруулалт хийсэн. За энэ өшөө нэг жоо сайжруулах хэрэгтэй юм гээд тэгээ 2016 шууд баг тэр даруй сайжруулалт дууссан даруйдаа шууд анхны таталцлын төлөвний бүртгэж авсан. За тэгээд 2017 онд энэ Rainer Weiss тэгээ Kip Thorne тэгээ Barry Barish гэдэг хүмүүс энэ ажлаар физикийн салбарт Нобелийн шагнал авсан. За Kip Thorne гэдэг хүнийг зарим хүмүүс сонссон байх хэвээр. Interstellar гэдэг киноны шинжилгээний одоо зөвлөхөр ажиллаж байсан хар нөхөдний нөхөнтрийн тооцооллыг хийж тэр график дизайн дээр ажилласан. Одоо тий наа чи өтний нөх ингэж харагдах хэвээр хар нөх ингэж харагдах хэвээр гэж ингэж ажилласан энэ хүн шүүдээ Kip Thorne гэдэг. Тухайн үед бол бараг л 17 он гэдэг чинь бас л нэг Interstellar гараад нэг удаагүй л байсан. Бараг л Interstellar дээр Interstellar-ийн тооцоолоор энэ нөхөр Нобель авчлаа гэж зарим хүмүүс андуурж байсан байж байгаа. Би л тэгж андуурж байсан. Энэ Kip Thorne гэх мондөг. Чиний ярианаас сонсч байсан юм тий Kip Thorne гэдэг. Тэг яг үнэ тий. За тэгвэл LIGO болохоор ерөнхийдөө болохоор Америкийн нэгдсэн улс ганцхан ширхэг ийм эл хэлбэртэй биш байхгүй юу? Яг тийм LIGO гэдэг чинь болохоор ийм хоёр ширхэг ийм
эл хэлбэртэй юм байгаа. Гэхдээ нэг нь Америкийн нэг болонд нөгөө эсрэг талын болонд. Нэгсэндээ ийм хооронд асар хол зайтай гэсэн үг шүү дээ. Тэнгүүтээ тэр хоёр дээр ирж байгаа нөгөө нэг таталцлын долгионы чинь фаз гэж байгаа. Одоо ингээл нөгөө нэг хоёр гар чинь ингээл нөгөө ингээл ихсэж багасж байгаа шүү дээ. Тэгээ тэр толинууд ингээл наашаа цаашаа болол ингээл нэгэсэндээ ингээл орон зай цаг хугацаа ингээл туйлцаал ингээл те хасаа маань биеэр үзүүлж байна. мөрөлцөөл ингээл ингэж байгаа шүү дээ. Одоо юм бэлгээ хийж байгаа шүү. Одоо юм хоёр ээл хэлбэртэй юм гар байлаа гэж би ингээл ингэж байгаа байхгүй те. Ингэнгүүт за тэнгууд энэ ингэж байгаа юм бүртгээд авчин. За тэдэн цагийн үед ингэсэн тэдэн цагийн үед ингэсэн ингээд авчингууд яадаг вэ? Фазаар нь тааруулж болно гэсэн. Америкийн нөгөө эсрэг талд байгаа нөхрийг бас ингэ бичээд авчихсан. За энэ хоёрын фазыг нь хооронд нь нийлүүлж ингэж оёсноор болохоор бид нар юу хийх боломжтой вэ гэхээр энэ таталцсан долгион яг аль зүгээс ирсэн бэ гэдгийг мэдчихэв. Нөгөө хоёр чихээрээ сонсчиж аль зүгээс ирсэн мэддэг шиг. Яг үнэ наад ч юм ахгүй те. Дэлхий дээр юм хоёр чих тавьчихсан. Тэгээ тэргээр ингэж шагнаа сууж ин гэсэн үг шүү дээ те. Эндээс ирж байна гэдэг тий. Яг наа чи стогоо жишээ нь тий. Яг ингэж мэдчихэж байгаа. За тэгэхээр яаж вэ? Ерөөсөө энэ хоёр ширхгийн ээл хэлбэртэй лазер интерферометр багжийг нийлүүлээд одоо LIGO гэж нэрлэдэг шүү дээ тий. Тэгээ энэ нөхөр бол ерөөсөө л Тэнгэрийн аль зүгээс энэ таталцлын долгион ямар одоо хүчтэйгээр ирв, ямар давтамжтайгаар ирв гэдгийг шууд одоо мэдэх боломжтой болохоор энийг бол таталцлын долгионы одоо юу гэж нэрлэж байгаа. Телескоп гэж нэрлэдэг байгаа. Одоо энэгээр яг яах гээд байгаа бай буюу таталцлын долгион за ирлээ. Тэрийг яг бид нар юу гэж бодох юм? Нэг од яаж ийн гэж бодох юм. Наач ястойгоо асуулт энэ тий яг үнэ тий. Наач ч юм бол тэ яг асуух хэвээр асуулт. Би өөртөө мэдэхгүй байна гэдэг байхгүй. За хотлоо одоо энэ аль зүгээс ирснийг мэдж байгаа. 2016 онд л бүртгэж авсан анхны тэр таталцлын долгион болохоор ингээд ерөнхийдөө бүртгэж байгаа шүү дээ. 2017 онд болохоор энэ 2016 онд анх бүртгэж авсан болохоор хар нүхний мөргөлтөө байсан. Ерөнхийдөө бид нар юу шүү дээ ингэж байгаа. Тэр долгион ийм долгион цацарсан байна. Яг тэр зүгээс цацарсан байна гэхээр энэ бол найдвартай хоёр хар нүх мөргөлдсөн гэдгийг шууд мэдчих чадна. Шууд тооцоолоор мэдчих чадна. Ийм хоёр хар нүх үжиж л ийм хэмжээний одоо долгион гаргана гэдгийг бид нар мэдчих чадна гэсэн үг шүү дээ. Яг тэгэхээр одоо хар нүх гэж хамгийн нягт удсан шүү дээ, тий. Хамгийн singularity гэж нь хязгааргүй жижигхэн зүйл байхгүй. Ийм хязгааргүй жижигхэн зүйл хоорондоо бие биенийгаа гэрлийн урдаар ингэж тойрч иргэсэн гэдэг нь ингээд тодорхой байхгүй тэр юунаас. Одоо бид нар дээр ирсэн давтамжаас нэг юм аяа болгоод ингээд сонсож байгаа ингээд алга болчих жоохгүй те. Ямар нэгэн однууд мөргөлдсөн бол ингээд гэл ингээд алга болчихно. Тэгээ те нэг тэгж жагаад алга болчих. Тэгээ ингээд тийш явж ингээд чинь асар хурдан биемд ингээд маш хүнд биетүүд хитрхийн ойрцныг адилтгэж гин гэсэн үг шүү дээ. Асар өндөр ийм татвамж гаргаж байгаа нь. Тэгэхээр энэ бол заавал хар нүх байх хэрэгтэй гэдгийг шууд мэдчихэж байгаа. Энийг болохоор black hole merger буюу хоёр хар нүх мөргөлдсөн ийм зүйл болж байна гэдгийг шууд мэдчихэж байгаа шүү. Бид тэр аль зүгээс хаана хоёр хар нүх мөргөлж юу гэдэг шууд хол мэдчих юм уу те. Хэр хол аль зүгээс гэдгийг бүгдийг мэднэ. Яг зоочих юм биш. Шууд зоно гэсэн. Энэ бол ерөөсөө тэр бас л нэг оптик телескопын мөрөөдөөч хөрөхгүй те зүудэнд нь ч байгаагүй тийм зүйл. Хоо ингэж болох байсан юм гээд одоо оптик телескоп ярьдаг байсан бол тэгж асуух байсан баг. Хоо гэд. Юу лээ морио марта дуулын бууг гэх шиг юм болоо. Саяхан оптик хөө гэжсэн. Тий. За 2017 онд талаар юм хоёр ийм нейтрон однуудыг мөргөлдсөнийг бүртгэж авсан. За энэ нейтрон однууд ингэж бүртгэж ингээд. Энэ болохоор өөрөө юу вэ гэхээр нөө хайпернова болдог байхгүй энэ. Хоёр нейтрон од хоорондоо мөргөлдөх үед хайпернова үүсдэг. За хайпернова гэж одоо юу бидний нөө супернова. Суперноваас чинь хэд дахин том хэд дахин хүчтэй айхтар том тесрэлт болж байгаа энийг хайпернова гэж нэрлэдэг. За гэтээ бидний оптик телескопорч харахгүй тэр хол байсан хайперновануудыг бид нар за тэнд яг тэр зүгт тийм хэмжээтэй хоёр нейтрон однууд нь мөргөлдчихлөө. Хоорондоо нийлжлээ гэдгийг шууд нөө бид нар дээр ирж гэж байгаа юмар нь мэднэ гэсэн үг байхгүй. Тэгээд энэ нэстэ дахиад ингэчлээ. За энэ хар нүх нейтрон хоёр мөргөлжлөө. Тэнд ийм мөргөлжлөө гэж шууд ингээд яг л ингээд бас л цоош нүд өгөхгүй тэр чи. Тэ бид нар бол юугаар анзаарч харж чадахгүй, нэвт харж чадахгүй хитргээ холоо болохоор бидэрт харагдчихгүй юм зүйлүүдийг бол бид нар шууд энд гэдэг нэвт харж байна. Хан нэвт харж байгаа юм шиг л юм болж байгаа гэсэн. Дунд нь тэгээд өөр нэг од байна уу, эсвэл галактик байна уу? Бидний галактик ингээд чинь ингээд ертөнцийг тагалцсан байдаг байхгүй. Цаатал нь юу ч харагдахгүй нөө амар том юм диск байгаа шүү дээ тэр чинь. Асар их од, асар их тоос ингээ байж байгууд бүх юм халахалж байгаа байхгүй тий. Тэгвэл тэр мөрийг чинь нэвт авна шүү дээ. Хар нүх одоо манай галактикийн сүүн зам галактик нөө Тэнгэрийн заадлын төв энэ тэр номын ордон дээр байрлаж байгаа тэр мөрний чинь цаана болж байгаа үйл явдлуудыг хүртэл бид тэр нэвт харна гэсэн үг байхгүй. Энэ бол үнэхээр гайхалтай. Анх удаа сонсож байна.
Дахиад хэлээ маш гайхаж байна. Тийм энэ бол үнэхээр гайхалтай. За энэ бол цаашаа бол одоо энэ телескопын хүчин чадлыг сайжруулах зорилготойгоор Эйнштейн телескоп гэдээ бас ингээд хийгдэж байгаа. За дээрэс нь 2037 онд тэр Лиза гэдэг одоо энийг сансарт гаргаж байгаа. Одоо нэгэсэндээ Лигао гэдэг бол газар дээр байгаа багжуучтай тий. Тэгвэл одоо энэ сансарт гаргаад Лиза гэдэг төхөөрөмжөнд нь сансартын бас ийм интерферометр багаж ураад илүү том хэмжээтэй, илүү өндөр мэдрэмжтэй ийм зүйл гарах юм бол бидний юу чин сайжраад эхэлнэ гэсэн үг байна. Нягтршил илүү сайжраад. Одоо бол бид нар нэг юм бүдэг бодог нэг энэ хавьдал гэдэг юм мэдээлэл байгаа даа шүү дээ. Энэ хавиас ирээд байна гэдэг мэдээлэл аваад одоо бүр яг эндээс ирж байгаа гэдгийг мэдчих чадна гэсэн үг байхгүй. За ирээдүйд бид нар сансар төрлийн телескоптой болоод ер нь л хороо ертөнцийг харах нүд бол одоо нэгээр тогтохгүй олон болж шүү дээ. 3 нүдтэй боллоо шүү дээ тий. Оптик телескоптой боллоо. За тэгээ нейтрино телескоптой боллоо. Татах хүчийн телескоптой боллоо. Үнэхээр гайхалтай. Би одоо шинжлэх ухааныг энэ хамгийн жижигхэн зүйлүүдийн учрыг олох гэж ерөн сүүлийн үед яг ерөн тэгж боддог. Тэгээд нейтрино гэдэг зүйлийг хүмүүс эрхшээснээр юмыг нэвт харж ингэж ийм олон гайхалтай амжилтуудыг бүтээсэн байна. Тэгээд хамтдаа бас үзэг сонсогч та бүхэндээ их баярлалаа. Өнөөдрийн маань нэвтрүүлгийн маань хамтран ажиллагчаар хамтаа жаргалтай юуны биш нь болон Хямла брендийн албан ёсны дистрибьютор Захир төмөр компани маань ивэнтдгийн ажиллаа. Нэвтрүүлэг маань NTV, Одмондөр радио 107 болон 83.3 гэсэн хост толгойноор та бүхэндээ хүрлээ. Тэгээд дараагийнхаа дугаараар уулзъя. Бас сонирхолтой байлаа. Баярлалаа. Баярлалаа. Нэвтрүүлгийг хүлээн авсан Нарны аймгийн монголчуудаа баярлалаа. Одмондөр сувг нь энэ мэдчлэн таны мэдхүйн мянган нэвтрүүлгийг 2026 оны 7 сарын 1 хүртэл та бүхэндээ хүргэх юм. Их хэлээрээ шинжлэх ухаан танин мэдхүйг түгээхийн үлсэд нэгтгэх хүсвэл та бидэнд хандив өгөх боломжтой. Та нэг нэвтрүүлгийг 100 төгрөгөөр буюу 1000 нэвтрүүлгийг 100 мянган төгрөгөөр үнэлээд биднийг дэмжээрэй. Жилдээ ганцхан удаа 100 мянган төгрөгөөр биднийг дэмжснээр шинжлэх ухаан танин мэдхүйг түгээх энэ үйл хэрэг амжилттай үргэлжлэх юм. Одмондөр нэр дээрх Худалдаажлын банкны данс байгаа 4191 Тэг 4518. Та 100,000 төгрөгөөр шилжүүлэхдээ гүйлгээний утга дээр нь өөрийн нэр болон утасны дугаараа заавал бичээрэй. 100,000 төгрөг хандалснаар Одмондөр сувгийн алтан гишүүн болох юм а. Шинжлэх ухаан танин мэдхгүй Монголд ялах болтугай.